Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Сайн бацхан үзэгчдээ шинжээчийн цаг нэвтрүүлэг хэлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар Эрдэнэ Услан битүүрийн зүгээс CUMN буюу Premium Nexus хувьцаат компани хувьцааны хувьцааг одоо хөрөнгө оруулах уу, хувьцааг нь авах уу гэдэг талаар бол энэ удаагийн дугаараараа ярилцсанаа. Тэгвэл саяхан Premium Nexus хувьцаат компани 3 дугаар удирлын тайлан гарсан. За борлуулалтын орлого нэг 587 орчим тэрбум төгрөгтэй гарсан байна. За тэгвэл мөн үүн дээр нэмэгдээд Premium Nexus хувьцаат компани өнгөрсөн энэ 3 дугаар удирлд Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд хувьцааны CUMN хувьцаа багтсан байна. Тэгвэл яагаад өнөөдөр CUMN хувьцааны талаар хөрөнгө оруулах ёстой вэ? Талаар. Тэгвэл нэгдүгээрт яагаад бид нар энэ хувьцааг онцолж авч өнөөдөр шинжээчийн цаг дугаараар ярьж байна вэ гэхээр нэгдүгээрт 24 оны 7 одоо топ 100 аж ахуй нэгжийг энэ оны 7 сар шалгаруулсан байдаг юм байна. За ингээд эхний топ 10 аж ахуй нэгжийн 5 хувьцаат компани банкнуудаа болон өмнө байсан компаниудаа асах юм бол Premium Nexus хувьцаат компани бол топ одоо 10 аж ахуй нэгж дотроо хувьцаат компани банкудаа хасаад бол орж байгаа. Тэгэхээр Premium Nexus бол одоогийн байдлаар одоо нийт топ 100 аж ахуй нэгжийн 7-оос ихсэж байгаа. Энэ өөрөө хүмүүсийн анхаарлыг бол татж байна. За яг хувьцаат компани бол хувьцааныг хаана арилжаал гэж байгаа, эдгээр арилжаал гэж байгаа. Ахын муу гэдэг анхаарлыг татж байна. За хоёрдугаарт сая 9 дугаар сарын 5-ны өдөр Монголын хөрөнгийн бирж өөрсдийн 1-р ангиллын самбараа шинжилсэн. Шинжилгээд хэдийдээ хувьцаанууд одоо нэмэгдэж орсон. Тэдгээрийн нэг нь бол Premium Nexus хувьцаат компани болж байна. Тэгэхээр одоо 1-р топ 100 аж ахуй нэгжийн жагсаал Монголын хөрөнгийн биржийн 1-р ангиллын жагсаалтаас одоо шалтгаалаад энэхүү хувьцааг бол өнөөдөр бол онцолж ярьж байна гэж та бүхэн ойлгож байна. За тэгэхээр CU гэж юу юм бэ те? Premium Nexus гэж одоо ямар компани юм бэ гэдэг. Тэгэхээр бид нар мэдээж өглөө болго ажилдаа ирэхдээ ч юм уу те эсвэл өдөр цаныхаа цагаар гарахтаа за энэхүү дэлгүүрээр ер нь бол одоо тогтмол биш юм а гэхэд хаяад нэг үйлчлүүлж байгаа. Ингээд одоо дэлгүүрүүд бол байгаа. За тэгэхээр энэ дэлгүүр одоо Монголд ямар тархалтай байгаа юм бэ гэхээр нийт 21 аймгийн 16-ад нь яг юм хаягтай дэлгүүр байгаа. Улаанбаатарт 425 яг CU дэлгүүр байгаа. За орон нутагт бол 90 яг юм хаягтай дэлгүүр бол ажиллаж байна. Нэгдүгээр. Хоёрдугаар одоо энэхүү дэлгүүрийн цаана 5000 гаруй ажилчид байж байгаа. Дэлгүүрийн 4200 ажилтан байж байна. Бусад түгээлтийн төв, хоол 200 ажилтан тий 250 ажилтан хэцэр. Нийлээд 500 орчим ажилтан бол энд ажиллаж байна. Дээрээс нь 500 гаруй одоо нийлүүлэгч болон хамтрагчид ажиллаж байна. За ингээд өдөрт одоо энэхүү дэлгүүрээр одоо бидний байнгын хардгийн дэлгүүрээр 220 орчим мянган өдөрт үйлчлүүлдэг. Гэхдээ цаана мэдээж хувьцаат компани гэж ярьсан тийм үү нэг 9900 орчим одоо хөрөнгө оруулагчд бол одоо одоогийн байдлаар хувьцааг нь эзэмшсэн байгаа юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр одоо бидний мэддэг энэ CU дэлгүүр бол одоо Premium Nexus гэсэн хувьцаат компанийнхаа одоо нэгэн хэсэг юм а гэж ойлгож болж байна. Одоо нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл одоо маш олон одоо компаниудыг Premium Nexus хувьцаат компани өөрийнхөө доор одоо сүүлийн 2 гаруй жилийн хугацаанд бол нэгтгэлээ. Тэдгээрийн нэг нь мэдээж Чингис Шар айраг. За Чингис Шар айраг одоо нэг тий одоо 30 орчим жил ерөөхдөө одоо Шар айрагны зах зээлд бол Монгол бүтээгдэхүүн үйлчлэгээ бол нэвтрүүлэн явж байна. Тэгэхээр энэ компани 74.59%-ийг Premium Nexus хувьцаат компани одоо эзэмшиж байна. Дээрээс нь Store байж байна тий. Одоо олон улсын худалдааны одоо түншүүдтэй хамтарч Монголд ингэж одоо худалдаа явуулах дижитал худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байна. Central Coffee Roasting гэж байна. Premium United буюу одоо бидний одоо логистик түгэлтийг одоо хариуцдаг компаниуд байж байна. Дээрээс нь мэдээж Central Commerce те одоо сүүлд Asahi-г оруулж ирсэн буюу гадны брэндүүдийг оруулж ирж байгаа компани гэдэг алдартай. Central Foods те мэдээж одоо хоолны үйлдвэр гэж байна те. Одоо тэнд байгаа хоолнуудыг хийж дэлгүүрт байгаа. Тэгэхээр эдгээр олон компаниуд бол байгаа. За тэгэхээр саяны миний ярьсан одоо яг энд харагдж байгаа дэлгүүрүүдийн орлого бол нийт Premium Nexus компанийнхаа орлогын 90% нь бүрдүүлж байгаа. Хоёрдугаар үйл хэлсэн байдлаар нэг тэгээ 10 төгрөгийн орлогын 9 дэлгүүрээс бүрдэж байгаа. Үлдсэн нь бол мэдээж одоо өөр компаниудаас орж ирж байгаа орлого байгаа. Цэвэр ашигын 70% нь саяны дэлгүүрүүдээс бүрдэж байгаа. Одоо CU дэлгүүрийн орлого бол Premium Nexus компани ашигын 70%. Тэгэхээр одоо бид нар магадгүй Premium Nexus хувьцаат компани гэхээр дан ганц дэлгүүр юм байна. Тэгээ ашигын 100% дэлгүүр юм байна гэж ойлгож магадгүй. Гэхдээ
одоо ашигын 70% нь л одоо дэлгүүр, үлдсэн нь бол ингээд өөр компаниудаас бол орж ирж байгаа юм одоо группийн тогтолцоотой гэж ойлгож байна тийм. Тэгэхээр одоо ийм зүйл бол харагдаж байна гэсэн үг. За тэгвэл урд өмнө нь бол яг хоо CEO за Premium Nexus хувьцаат компани орлого зөвхөн CEO дэлгүүрээс бүрдэж исэн бол одоо маш олон одоо салбар за бусад компани бүтээгдэхүүнээс орлого бүрдэж байгаа юм тийм үү. Тэгвэл CEO дэлгүүрийн одоо 100 мянган хүнд тутамд ногдох дэлгүүрийн тоо хэд байгаа юм бэ? Бусад улс орнуудтай харьцуулахад хэр их байгаа юм? За тэр дундаа за CEO яг хоо за Солонгосоос гаралтай. Тэнгүү Төв Азад одоо бусад салбар конюнис яг энэтэй адилхан дэлгүүрүүдийн за тоо хэмжээ ямар байгаа юм бэ? Шинжээчийн цаг хөтөлбөрийг Олонт банк үзүүлж байна. За тэгэхээр зөвхөн хэдүүлээ CV-ийн хувьд ярих юм бол за Монгол 515 дэлгүүр байна тийм. Мэдээж одоо 3 сая гаруй хүн амдаа хуваах юм бол одоо баг нийт хүн амын тоогоор ихэд 100 мянган хүнд маш цөөхөн оногч шүү дээ. Харин нийт convenience дэлгүүр буюу манай нөө GS CU гэдэг дэлгүүрүүд байгаа. Эдгээртэй цуг тоолох юм бол за Монголд бол одоо 100 мянган хүнд 22 одоо ая тухтай дэлгүүр буюу convenience дэлгүүр байна. Тэгэхээр 100 мянган хүн 22 дэлгүүр дээр үйлчлүүлж байна. Хятад бол энэ тоо 18 байдаг юм байна. Япон болон Вьетнам улсуудад 100 мянган хүнд ногдож байгаа convenience дэлгүүрийн тоо 45-47 буюу Монголоос 2 дахь их байдаг. Японд бол бүр 4 дахь их тийм. Тэгэхээр эндээс харах юм бол одоо манай улсын одоо 100 мянган хүнд ногдох convenience дэлгүүрийн тоогоор дахиад цаашаага дэлгүүрийн тоо өсөх боломжтой юм байна гэдэг статистикийг ер нь бол эдгээр тоонууд бол харуулж байна. Энэ бол мэдээж одоо Premium Nexus-ийн одоо албан ёсны одоо сайтн дээр гарсан тийм одоо тоо дээрэс нь VPIC судалгааны байгууллагын тоо гэж байна. Тэгэхээр эдгээр байгууллагаас харахад одоо ер нь дунджаар утгад одоо convenience дэлгүүрийн тоо цаашлаад хүн амынхаа өсөлтөд харьцуулахад 2 дахь өсөх боломжтой. Бүр маш өдөргөр хэтрүүлээд төсөөлөх юм бол 4 дахь өсөх боломжтой. Тэгэхээр CV-ийн хувьд одоо ямар байгаа юм бэ гэхээр Premium Nexus-ийн хувьд дэлгүүрийн тоо 515 байна. Яг нь энэ оны гүйцэтгэл IPO гаргаж явах үед 538 байсан. Тэрэндээ бол одоо өрцөн явж байна. Ингээд одоо 165, 285, 445 дэлгүүргээд 515. За энэ 30 онд бол 700 исуулна гэж хамгаалсан байж байна. Дэлгүүрийн тоо. Тэгэхээр магадгүй саяны одоо 100 мянган хүнд ногдох дэлгүүрийн тоо 2 дахь өсөх одоо орон зай багтаамж байна гэдгийг харах юм бол энэ 700 гэсэн тоо магадгүй одоо ойрхон ч биш магадгүй те. Одоо бод гүйцэтгэлтэй бол одоо төсөөлөл бол одоо төхөх буюу хүрэх магадлал бол эндээс байна л гэж харагдаж байна. За энийгээ дагаад мэдээж одоо ард нь маш олон зүйл хэрэгтэй тийм үү. Одоо нэг дэлгүүрээр зочилж байгаа хүмүүсийн тоо сагсны худалдаа бол эргэцгээд тийм мэдээж орлогыг таамаглахад одоо маш олон факторуудыг бид нэр одоо өрчүүлж тооцоолж иж санхүүгийн модель гэдэг зүйлийг гаргана. Гэхдээ хамгийн энгийн гүнзгий логик нь бол мэдээж яг энэ хоёр тоон дээр бол оршиж байна л гэж хэлж болохоор. За ингээд хувьцаалуу нь ороод харах юм бол за 21 оны 11 сард 2 дахь зах зээл эхэлсэн хувьцаа. За ингээд 21 оны 11 сараас эхлээд CEO компани хувьцааны хашуул ерөнхийдөө тодорхой хэмжээнд бол буурсан, буурчаад эргээд 24 оноос хойш бол тогтворцсон юм дээр зурагтай харагдаж байна. Тэгэхэд топор индекс бол тухайн үеийн ханшнаас ер нь бол тодорхой хэмжээгээр өссөн харагдаж байна. Тэгэхээр энэ дээр юу болж байна вэ гэхээр одоо ханшиг тайлбарлал ийм зүйл гарч ирж байгаа юм л да. Одоо 21 оноос хойшоо зах зээлч төр CEO хувьцаач төр IPO-гоос хойш ер нь бол бага хэмжээний уналт байсан. Унал ажиглагдсан. За ингээд энэ цэнхэр талбайтай хэсэг юу юм бэ гэхээр энэ үед банкнууд IPO байсан. За банкнууд IPO хийж яхад топор тогтвортой байж байгаа. Ягаад гэвэл банкуд орж байгаа тийм зарим. Ингээд топор тогтвортой CEO хувьцаал банкнуудын IPO-гээр топ 20-оос гүйцэтгэл бага байсан. За ингээд 23 оны 11 сард 10 сард ер нь банкнуудын IPO нийтээрээ дуусч байгаа. Тэгэхээр зах зээлтийн ижлэг хөдөлгөөнийг бол үзүүлэх явж байна тийм. Тэгэхээр яг одоо харахад тодорхой хэмжээний IPO-гийн нийлүүлэлт ихснээ бол бас зах зээлийн жишг үзүүлэлтүүдээс бол одоо баг зэрэг доогуур ах юм шалтгаан нь бол тэндээс гарсан. Гэхдээ одоо бол зах зээлийн шалтгаалж шүү дээ. Тэгэхээр одоо бол зах зээлийн ерөнхийдөө бол дагсан хөдөлгөөн бол сүүл рүү бол явж байгаа нь бол маш ойлгомжтой хүмүүст харагдж байгаа байх гэж бодож байна. За тэгэхээр одоо тухайн компани маань тий одоо гүйцэтгэл одоо индексээ давхгүй байна гэдэг нь яг үнэхээр төсөөлжсөнөөс муу ажиллаад байгаа юм уу? Тий одоо төсөөлсөнөөс муу ажиллаад хувьцааны үнэлгээ нь бусад компаниудаас илүү өндөр байгаад байгаа болохоор унаад байгаа юм уу? Эсвэл зүгээр одоо зах зээлийн сэтгэл зүйн хүчин зүйл
байна уу? Ёроол дээр нь авахболомж байна уу гэдэг зүйлсийг одоо харах нь зөв. За ингээд харахаар төсөөлөлтөөгөө хэр зөрүүтэй ажиллаж байгаа юм бэ гэдгийг харж байгаа нэгдүгээр тий. Тэгэхээр мэдээж төсөөлснөөс муу ажиллаад байх юм бол унах нь бол тодорхой. Мэдээж одоо олон улсын зах зээл дээр ажиллаж байхад компаниудын тайлан ашиг орлого одоо хүлээлтээс тааруу гарах юм бол хувьцаа нь унддаг шин. Харин одоо CU компанийн хувьд бол одоо энэ орлогын тоонууд байж. Жишээ нь 22 онд 238 тэрбумын орлоготой ажиллана гэж төсөөлж ирсэн 261 болоо өсөж байна. 24 онд 475 тэрбум ашигтай ажиллах хүлээлт маань 598 болоод өссөн байна. Тэ 598 тэрбум болж өссөн. 25 оны одоо IPO-гийн танилцуулга дээр байсан орлогын хүлээлт 518 тэрбум төгрөг байсан. Тэ IPO-гийн төлөвлөгөө. Одоо бол тэрийг аль хэдийн эхний 3 улирлын байдлаар давцсан явж байна. Тэгэхээр нэгдүгээрт бол одоо хүлээлтээс бол давуулсан гүйцэтгэлийг бол биелүүлж байна. Эхний шалтгаан. Хоёрдугаарт одоо санхүүгийн үзүүлэлтүүдийг харах юм бол мэдээж сүүлийн жилүүд бол өсөлтөй харагдаж байгаа тийм. Борлуулалтын орлого 278 тэрбум байсан. 3 дугаар улирлын байдлаар 23 оны 3 дугаар улирал. Одоо ингэ өсөж байна. Цэвэр ашиг бол одоо өмнөх 23 оны 3 дугаар улиралд бол алдагдaltaй байсан. Эх оноос бол ашиглага ороод ирсэн байна тийм. Мэдээж сайн үзүүлэлт ашиглага ордог. Нийт хөрөнгөний одоо дүн сүүлийн 3 жилд 2 дахин өсөж байна. Өрийн харьцаа буюу одоо нийт хөрөнгөд эзэлж байгаа үр төлбөрийн харьцаа бас борс үзүүлэлттэй байна тийм. Тэгэхээр санхүүгийн үзүүлэлтүүд бол ерхий эрэг төр зургийг бол одоо харуулад байна. Тэгэхээр хувьцааны ханш одоо зах зээлийн жишээг үзүүлэлтүүдээс доогоор байгаа шалтгаанд бол мэдээж санхүүгийн үзүүлэлтүүд одоо огцон муц эсвэл төлөвлөгөөнөөс одоо хоцроод одоо унж байгаа шалтгаан бол одоо байна уугүй гэдгийг үзэж байгаа хүмүүс нь харьцуулаад үзээсэй гэж бодож байна. Тийм. Тэгэхээр топер ба одоо премиум Nexus компани үнэлгээг нь хараад үзье. Тэгэхээр үнэлгээг нь хараад үзэх юм бол бид нар компаниудын үнэлгээг одоо зах зээлийн үнэлгээг нь ашигтай харьцуулж үнэлж байгаа тийм. Тэгэхээр CUM-ийн буюу премиум Nexus дээр 4.5 орчим жилийн ашиг нь зах зээлийнхэн үнэлгээтэй тэнцэж байна. 4.5 жилийн ашиг нь үнэлгээтэй. Ирээдүйн 4.5 жилийн ашиг. Тийм. Яг одоогийн байдлаар 4.5 жилийн ашиг нь үнэлгээтэй тэнцэж байна. Топ 20% хувьд бол нийтдээ за нэг одоо 500-ны 76 жилийн ашиг буюу 5.8 жилийн ашиг үнэлгээтэй тэнцэж байна. Банкаа хасаад мэдээж топ 20-д бол банкуд байгаа. Санхүүгийн том компаниудаа хасчих юм бол 6.5 жилийн ашиг үнэлгээтэй тэнцэж байна. За ингээд үзэхлээр мэдээж одоо би нэг компанид хөрөнгө орууллаа гэхэд миний одоо би тэр авсан дүнгээ 4.5 жилийн дараа ашигаар нь нөхсөн дээрүү 6.5 жилийн дараа одоо би худалдаж авсан дүнгээ ашигаар нөхсөн дээрүүл мэдээж 4.5 буюу богинохон бага ашигтай. Тэг бага багсан ашигтай. Тэгэхээр мэдээж топ 20 компани дундаж үзүүлэлтүүдээс ерөөхдөө Premium Nexus компани үнэлгээний үзүүлэлтүүд бол одоо бага буюу бага байгаа. Одоо үнэлгээ нь одоо тий одоо хөөсрөл эсвэл тодорхой одоо хит хүнлэгдсэн байдлаас бол одоо доогуур байна гэсэн үг шүү дээ. Одоо хямдар хүнлэгдсэн байна гэсэн. За ингээд энэ харьцаа үзүүлэлтээр үндэслээд зүгээр яг одоо хэрвээ CU-гийн үн ашигын харьцаа 5.8 байсан бол хан шид байх юм бэ? Үн ашигын харьцаа нь үнийг нь ашигтай харьцуулаад 6.5 буюу бусад компаниудтайгаа ижилхэн харьцаанд хүрчих юм бол хан шид байх юм бэ гэдгийг одоо маш энгийн тооцоолоор харж байна. Тэгэхээр хаалттай ханш одоо нэг 191 орчим төгрөг байна. Топ 20-ын дундчтай үнэлгээний харьцаа ойртох юм бол 245 төгрөг гарч байна. Одоо 28% одоо хаалттай ханшаас бол зөрүүтэй харагдаж байна. Одоо банкнаас бусад топ 20 компаниудтай үнэлгээний харьцаа үзүүлэлтүүд дөхөн их юм бол 357 орчим төгрөг тий ойролцоогоор 360 төгрөг л бол одоо төгрөгтөө дүүнэ гэж харагдаж байна. Тэгэхээр эдгээр одоо тий 245 357 гэх тоонууд бол мэдээж одоо тийм зорилттой буюу одоо хөрөх тооцоололтой ханш гэдэг үг бол нэгэсний биш тий. Зүгээр ер нь бол бусад компаниудтай бид нар ашиг нь харьцуулаад авахад ерөөхдөө нэг иймэрхүү үнэлгээ бол одоо бусад компаниудын тоон дээр нь тавиад үзэхэд нэг иймэрхүү болохоор юм шүү тий. 245 болохоор 357 болохоор юм шүү гэдэг зүйлийг л харуулж байгаа юм байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За тэгвэл CUM-ийн хувьцаа за сая өнгөрсөн нэг 4-5 сарын хугацаанд 180 төгрөг, за 190 төгрөг гэсэн түвшнүүд төр хэлбэлцэжсэн санагдаж байна. Тэгвэл одоо 9000 гаруй хувьцаа эзэмшигч CUM-ийг эзэмшиж байгаа. Тэгвэл эдгээр хувьцаа эзэмшигчдийн нийт авсан үнийн дүн яг аль үн дээр байгаа юм бэ?
Тэгэхээр хувьцааны төвлөрөл, үнийн дүнгийн төвлөрөл яг аль хэсгээр байгаа вэ? Тэгэхээр одоо мэдээж хоёулаа сая дэлгүүрийн тоо суурь үзүүлэлтүүдийг маш олон одоо суурь үзүүлэлтүүд байгаа тийм мэдээж одоо гадны дэлгүүрүүдтэй харьцуулж болж байна тийм одоо орлогын төсөөлж болж байна. Тэгэхээр хоёулаа мэдээж нэвтрүүлгийн цагт тааруулаад одоо маш гол гэсэн санаануудыг л энэ дээр дүрчиж байгаа. Тэгээ ард нь бол маш олон зүйлүүдийг ярьж болно. За ингээд суурь үзүүлэлтүүдийг харах юм бол иймэрхүү үзүүлэлтүүд харагдаж байна. Санхүү үзүүлэлтүүд. Тэгэхээр одоо юу харагдах вэ гэхээр одоо мэдээж сая дэлгүүрийн тоо өсөх боломжтой байна. Ханш тодорхой хэмжээний өсөх орон зай бол зах зээлтэй харьцуулахад байгаа. Байгаа ч гэсэн яг энэхүү өсөлтийг одоо авч чадах юм уу гэдэгт одоо хувьцаа эзэмшигч болоод менежментийн баг авч бол оройтой маа тий. Одоо мэдээж компаниг хүн ажилуулж байгаа. Одоо дэлгүүрийн тооны зорилт хүрэхэд мэдээж цаана одоо хүний менежмент явж байгаа тий. Одоо захирлуудын менежмент стратеги явж байгаа. Тэгэхээр одоо хувьцаа эзэмшигчдийн задаргааг нь харах юм бол нийт хувьцааны 46% нь үүсгэн байгуулагч төр гэж. Одоо гав ийг захирал, ган бол захирал тий. Одоо 27,135,18,6%. За 17,2% нь премиум групп дээр явж байгаа. Байгууллага компани дээр. 8,3% нь BJF Retail буюу Солонгосын ритейл компани дээр явж байна. Тийм. 9,9 нь одоо бусад менежментийн баг болоод бусад жижиг одоо тодорхой том дүнтэй хөрөнгө оруулагч дээр явж байна. За олон нийтэд бол 18,6% явж байна. Тэгэхээр эдгээр хувьцаа эзэмшдэг харах юм бол нэгдүгээрт мэдээж үүсгэн байгуулагчдын туршлага одоо нэрээр нь Google-ээс хайх юм бол одоо туршлага нь бол мэдээж гараад ирнэ тий. Одоо MCS Holding-ийн одоо гүйцэтгэх удирдлагаас ахуулаад одоо маш олон групп компаниудыг одоо удирдах босгож исэн менежментийн баг бол дийлэнх бараг талхад үеийг нэзэлж байна. BJF Retail яаж орж ирж байна вэ гэхээр одоо BJF Retail бол Солонгостой бол сэв дэлгүүрийг бол одоо нээж байгаа. Одоо тэр менежмент тий стандарт чанар за одоо мэдээж Солонгосын дэлгүүр, Казахстаны дэлгүүр, Монголын дэлгүүр рүү ороход ерөөхдөө яг чанарын хувьд ижилхэн байх энэ менежментийг нь хангаж байгаа компани гэж ойлгож байна. За ингээд BJF Retail нь за өмнө Солонгост нэг 18,000 орчим дэлгүүртэй юм байлаа. За 18,000 орчим дэлгүүрийг бол одоо менежментийг нээж чинь Малайзад 140 гаруй дэлгүүр, Төв Азийн Казахстан руу нэвтэрсэн байгаа байна. 30 гаруй дэлгүүр. Монголд бол 500 гаруй дэлгүүр бол байна. Тэгэхээр мэдээж одоо менежментийн баг бол аль талаасаа бас тодорхой хэмжээнд бол авч явах одоо туршлага чадвар хувьд олон улсын зах зээлч төр дотоодын бизнесийн салбарч дээр ер нь бол байгаа нь бол мэдээж хүмүүст бол харагдаж байгаа. За тэгэхээр саяны сүүлд нь Эрдэнэ Баясгалангийн асуусан асуулт. Одоо хувьцааны ханш хэд дээр хүмүүс их авцсан байгаа. Авсан хүмүүс ашигтай байгаа юм уу, алдагтай байгаа юм уу? IPO-гийн ханш чи одоо энэ 200 дээр байгаа шүү дээ. IPO-гийн ханш дээр байгаа. За ингээд одоо тэрэндээ яг хүрч гин үү? Хоёр дахь зах зээл дээрээс авсан хүмүүс ашигтай байна уу? Их зэрэг асуултууд байна тийм. Тэгэхээр энэ дээр хоёулаа одоо магадгүй хөрөнгө оруулагчдад эсвэл үнцаас гаргагчид нэг шипи өгж болж. Тэгэхээр хоёр дахь зах зээл ихснээс хоошоогоо тийм 11 сарын 15-ны өдрөөс хоошоогоо хөрөнгө оруулагчтай худалдаж авсан дундаж ханш бол одоо энэ зураасын дагав явж байгаа. Одоо энэ зураас тийм энэ цагаан зураасын дагав. Тэгэхээр энэ зураснаас доогуур орох юм бол хоёр дахь зах зээл дээр авсан хүмүүс ерөөхдөө алдагталтай байсан гэсэн үг тийм. За ингээд хоёр дахь зах зээл дээрээс авсан хүмүүс ер нь 24 оны 3 сар хүртэл тодорхой хэмжээнд ханшин даваагүй ч гэсэн 24 оны 3 сараас эхлээд компани ашиг руу ороод ирсэн үе тийм үү. Ингээд хувьцааны ханшаас бол одоо хоёр дахь очоос авсан хүмүүс ашиг хүлээгээд эхэлж байна. Ашиг аваад эхэлж байна тийм. Одоо эндээс дээгүүр гарцсан. Энэ ханш бол одоогийн байдлаар 183 төгрөг байна. Өөрөөр хэлбэл одоо премиум Nexus хувьцаат компани хувьцааг авсан одоо хүмүүсийн дундаж ханш нь 183 байна. Тэгэхээр энэ бол маш чухал critical зэг гэж хэлж болно. Тэгээд энд ёроол үүсэж чинь 100 төгрөг дээр одоо доошоо унж чинь. Ёроол үүснээс хойш хүмүүсээ худалдаж авсан дундаж ханш энэ ёроолоос хойшоо 180 төгрөг дээр ирж байна. Тэгэхээр магадгүй 180 гэдэг орчмын бүс бол одоо бид нар техник шинжилгээгээр бол бид нар дэмжлэгийн бүс гэж нэрч байгаа. Дэмжлэгийн бүс. Үнцаас гаргахчийн хувьд ч юм уу одоо тодорхой байгууллагуудын хувьд анхаарах юм бол за энэ цэг дээр одоо ханшаа бол сайн одоо хадгалах ёстой тий одоо илүү анхаарах ёстой цэг болчихно. Тэгээд унсан ч гэсэн одоо энэ дээр бол дэмжлэг байж болно гэсэн ерөнхий техник санааг бол Монгол өргөний зах зээл дээр одоо техник шинжилгээгээр бол харуулж болж байна гэсэн. Дээрэс нь бид нар юуг нэмж хэлж болохоор байна вэ гэхээр одоо мэдээж унж байгаа хувьцааг одоо унаад авах юм бол одоо мэдээж хүмүүс баг зараад авах юм бол сайн хувьц тийм. Тэгэхээр одоо нийт арилжаалж байгаа бүс нь хаана вэ тий гэдгийг олсон юм. Тэгэхээр эндээс харах юм бол CV хувьцааг, CV имэний хувьцааг за ингээд 100 руу унж яхад арилжааны идэвх гэсэн зүйл багассан байж. Энэ хөндлөн дээр арилжааны идэвх харуулж.
Яагаад унжих багасаад байгаа юм бэ гэхээр зарах хүн байхгүй гэсэн үг шүү. Өөрөөр бүр нарийн ярих юм бол 160 төгрөгөөс доошоо зарах хүн ерөөсөө байхгүй тий. Одоо мэдээж доошоо өсөхгүй. Ингээд дийлэнх одоо арилжааны 83% нь 160-аас 220 төгрөгийн хооронд явагдчихэв тий. Тэгэхээр энэ дээр бол мэдээж одоо энэ бүс тий 220 гэсэн бүслүү бол ерөөхдөө хурж төх боломжтой гэж харагдаж байгаа. Ингээд хувьцааны ханш дээшлэхээр тодорхой хэмжээний liquidity муу болоод хүмүүсийн тоол багасаад ирсэн. Тэгэхээр магадгүй одоо компани одоо ашиг сайжраад за 26 оноос эхлээд одоо хөрөмтлөгцсөн ашиг эерэг болоод ногдлол ашиг тараагаад дээрээс нь үзүүлэлтүүд хэвийн доктортой байх юм бол одоо мэдээж тодорхой энэ бүс дээр арилжаа болгож байгаа арилжаа маань дээшээгээ дэвшээд одоо дараагийн бүс рүү арилжаа болох боломжтой тийм. Тэгэхээр магадгүй техникэл дүн шинжилгээ талаас харах юм бол 220 гэсэн энэхүү чухал төвшинг одоо дээшээ дийдэлчих юм бол тэгэхээр одоо 220 гэсэн төвшинг одоо дээшээгээ сэтлэх хэмжээний томоохон зах зээлийн суурь мэдээлэл орж ирэх юм бол ерөөхдөө хувьцаа маань одоо том өсөлтийнхаа одоо эрэг тренд л бол одоо орчлоо гэж одоо хэлж болохоор байж байгаа. Тэ? Одоо ийм дөр зураг бол энэ дээр ажиглагдаж байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За ингээд одоо слайд маань дуусах төгч байна. За ингээд сүүлийн хэдэн слайдаа ярих юм бол за дотоодын хөрөнгөний зах зээл дээр бидний зүгээс онцлог хувьцаанууд гэж гаргаж байгаа. Юугаар нь онцолж байгаа юм бэ гэхээр бид нар үнэлгээний харьцаа санхүүгийн үзүүлэлтүүдийг үндэслээд одоо яг ямар хувьцаанууд орвол аюулгүй тохиромжтой юм бэ гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр эдгээр хувьцаанууд маань одоо ийшээгээ үнэ ашигын харьцаа байна тий. Дээшээгээ үнийг нь дансны үнэтэй харьцуулж байна. Дотгошоогоо буюу ерөөхдөө энэ одоо доод баруун доод болонд байгаа дөрвөлжинд багтж байгаа хувьцаанууд бол багцад оруулахад тохиромжтой. За мэдээж Coopay Монголын хөрөнгөний бирж Хаан банк за ингээд CU компани хувьцаанууд бол одоо багцад оруулахад тохиромжтой хувьцаануудынхаа одоо тоонд бол одоо орж ийн тий. Тэгэхээр хэдүүлээ одоо магадгүй мэдээж хувьцаа авахтаа сая би энэ хөрөх чадварыг нь ярьлаа шүү дээ. Одоо 180-аас одоо доошоо орох магадлал мэдээж техникгүй байх харагдаж байна. Дийлэнх харилцаа бол яг одоогийн анш дээр төлөвлөрсөн байна. Тэгэхээр одоогийн харилцаан дээр ч гэсэн одоо хөрөх чадвар бол маш их хэмжээгээр бол явах нь ойлгомжтой. Яг суурь үзүүлэлтүүдийг нь харах юм бол үнэлгээгийн харьцааг нь харах юм бол за 245 357 гэсэн аншуудыг яриад байна. Тэгээ дэлгүүрийн тоог нь одоо бид нэр өсгөж болох таамаглалтай одоо ийм одоо тоонуудыг бол одоо судалгааны байгууллагуудын тооноос ч гэсэн харж байна тий. Бизнесийн хэлэлтийг нь болоод менежментийн баг нь харж байна. Тэгэхээр одоо эдгээрээс үндэслэх юм бол ерөөхдөө одоо CU компани одоо Premium Nexus хувьцаат компани болоод за бусад эдгээр компаниуд бол ерөөхдөө багцтай оруулахад одоо тохиромжтой компаниудын нэг нь байж магадгүй гэсэн зөвлөмжийг бол сүүлд нь дэвшүүлэх гэдэг. За тэгвэл CUM-ийн эцэстэн дүгнээ те. Тэгвэл CUM-ийн хувьцаанд хөрөнгө оруулахад яг одоо тохиромжтой юм уу? Тийм. Тэгэхээр яг одоогийн байдлаар харах юм бол нэг хаалтан 191 төгрөг төгрөг байна. Бид нар яг муугаар одоод яг унаа гэж зөвлөх юм бол нэг 180 орчим дээр бидний техникийн дэмжлэг сая харагдаж байна те. Гэхдээ дэшегээ цаашаага одоо нийт дэлгүүрийн тоо гэхэд яг багт хамжаараа нэг 2 дахин орчим өсөх боломжтой байна. Тэгэх юм бол ашигч 2 дахин өснө одоо компани 4 жилийн биш 2 жилийн ашигч үнэлгээтэй тэнцсэн тийм. Тэгэхээр тиймэрхүү компани бол одоо ерөөхдөө үнэлгээ болоод суурь үзүүлэлтүүдийг харахад бол одоо бас боломжийн гэж хэлж болох үзэх. Тэгэхээр одоо хэд хэдэн гол bullet point-уудаа одоо хоёулаа хамгийн сүүлд нийлээ. Тэгэхээр одоо яг дараах 6 point-ыг бол одоо яг энэ Premium Nexus хувьцааны одоо шинжилгээний дүгнэлтэнд нь бол хэлчихэж байгаа. Тэгэхээр CUM-ийн хувьцаа нь Монголын конвенц зах зээлийн одоо дэлгүүрийн тоогоор бол 60 гаруй үеийг бүрдүүлж байгаа. Өдөрт 200 гаруй мянган хүн орж байна. Тэгэхээр зөвхөн дэлгүүр биш те одоо нийлүүлэлтийн сүлжээ, хоол, одоо онлайн дэлгүүр гэх мэтлэн олон одоо өргөн цар хүрээтэй сүлжээ платформ бол болж байна нэгдүгээр. Хоёрдугаар одоо хагас жилийн байдлаар орлогын 92% дэлгүүрийн орлого, ашигын 70% CU дэлгүүрийн ашиг байна те. Тэгэхээр одоо бизнес бол төрөлж байгааг харуулж байна. За Улаанбаатарт бол нэг 425, орон нутагт 90 салбар байна те. Тэгээд цаашаагаа бас одоо 100 мянган хүнд ногдох конвенц дэлгүүрийн тоо 22 байгаа нь одоо бус орон нутгийн харьцуулахад 2-оос 4 дахин бага те. Тэгэхээр дэлгүүрийн тоос боломжтой гэдэг одоо статистик харагдаж байна. Хувьцааны үнэлгээний үзүүлэлтүүд топ 20 хувьцааны дундчтай харьцуулахад үнэлгээний хувьд бол доогуур түвшинд буюу хямдаар үнэлгэж байгаа нь харагдаж байна. Тэ 5 дугаарт. Сүүлд нь хэлэхэд за арилжааны хувьд бол 180 төгрөг орчим томоохон дэмжлэгийн түвшин бол
боломжтой гэсэн энэ үзүүлэлтүүд бол харагдаж байна. Тэгэхээр мэдээж ард нь маш олон томдог хоёулаа дөржиж болно. Тэ маш олон анализуудыг тэ зах зээлийн шинжилгээнүүдийг дөржиж болно. Гэхдээ одоо нэвтрүүлгийн цагт харуулад одоо маш товчхон гол зүйлсийг ярих юм бол яг эдгээр 6 зүйлсийг задлаад бол ярихаар байна л гэж хэлэх гээд байна. За тэгэхээр өнөөдрийн шинжээчийн цаг нэвтрүүлэг бол энэ үрээд өндөрлөж байна. За өнөөдрийн дугаараар Premium Nexus хувьцаат компани. За одоо ялангуяа топ 100 аж ахуй нэгжид эхний 5 дуулныг 5 хувьцаат компани байгаа мэн гэдгийг хэдүүл ойлгочлоо. За тэдгээрийн одоо банкнаас бусад одоо нэг 2 компани байгаагийн нэг нь Premium Nexus хувьцаат компани бол байгаа юм а. За ийм учраас өнөөдрийн дугаараар бол одоо шинжээчийн цаг нэвтрүүлэг дээр онцлолоо. За ингээд дараагийн шинжээчийн цаг нэвтрүүлгээрээ эргээд уулзцаая. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.